За энэ өдрийн минь төргийг TP24 клубээс та бүхэнд мэдчилж байна. За өнөөдөр бид энэ хоёр coin-ээр ярина. Нэг нь бол Art coin байгаа. Энэ бол манай Монголын хасгийн ган уягийн гаргасан coin. Нөгөөх нь энэ TOS coin-ийн талаар ярина. Яагаад энэ талаар ярих гэдэг вэ гэхээр нэг нь бол гадны coin, нэг нь бол дотоодын coin байна. За биднээс энэ хоёр coin-ыг тус тусад нь авч хилцэн. Нэг нь бол ингээд coin market дээр энэ зоос байна уу? Тухайн coinтой холбоотой бирж нь энэ coin market дээр ямар шүү байралтай байдгийг гэж ярина. Нөгөө нэг нь Etherscan дээр бас энэ алгоритм бичигдсэн байна уу? Ямар хүмүүс эзэмсэж чинь гэдэг талаар ярина. Хоёр зоосон дээр хоёулын дээр нь ярина. Тэгээд энэ бол ямар нэгэн юу гэдэг та бүгдэд энэ хоёр зоосноос тэрийг аваараа, энийг аваараа, энэ нь ашигтай гэж бид бол хэлэхгүй. Биднээс энэ тайлбар дээр та бүгд өөрсдөө шийдвэрээ гаргаад яг уу ер нь энэ зооснуудын доторх агуулга мөн чанарыг бол яаж таньдгийг, ирээдүйд үнцэнт хүрэх үү, эрсдэл нь хаана байна? Технологийн хувьд ямар баталгаатай ямар бирж дээр гардыг гэдэг энэ мэдээллийг бүрэн авчих болов гэж үзэж байна. За ингээд тусад нь энэ хоёр зоосыг ярихаас өмнө бол биткойны ханшны талаар энэ крипто валютуудын ерөнхий мэдээллийг өгье. Өчигдрийн ханшнаас бол биткойн бол 0.88% өссөн байна. Ethereum өссөн байна, Ripple өссөн байна. За энэ улаанууд нэгэд унтсан байна. Энэ coin360.com гэдэг сайт бол их маш эвтэйхэн сайт байгаа. Энийг та нар ашиглаарай. Тэгээд тухайн крипто валют болгоныг энэ ямар алгоритм дээр бичсэн энэ дээр харуулсан байна. Ethercash, Ethereum token гэдэг энэ Omni token. За ингээд script гэдэг. За биднээс их судалж явах явцад энэ TOS-ыг script-ээр бичигдсэн гэж гарч ирсэн. Одоо ингээд бүгдээрээ харъя. За яг одоо бол ингээд бас ханш унаад өчигдрийнхээс бол 0.1% уналттай байна гэж үзүүлж байна. За ингээд үндсэн яриа руугаа оръё. За энэ Art coin-ийн сайт байгаа та бүгд мэднэ Art.com гэж. За энийг монгол болгож яриул арай ойлгомжтой байх болов бүгдэнд нь. Монгол болгочихъя. За ингээд гараад ирлээ. Энэ BTC-X гэдэг энэ бирж дээр гасан гэж тайлбарлаж байна. За төслийн тухай гэхээр энэ Арт санхүүгийн нэгдэл буюу Арт холдонгоос гаргаж байгаа юм зүйл байгаа. Энэ дээр бол Artbit гэдэг энэ арт санхүүгийн нэгдлийн охин компани нь бол эзэмшдэг юм байна. 11%-ийг. Энэ зоос бол ERC20 гэдэг энэ Ethereum блокчейн дээр ухаалаг контрактээр бичигдсэн байгаа. Экосистемийг харъя бүгдээрээ. За энэ экосистем дээр бол энэ арт санхүүгийн нэгдэлтэй холбоотой энэ компаниудын Art Data Security, Bitting System гэдэг оролцсон компаниуд байж байна. За замналыг харъя. Замнал буюу roadmap гэдэг англи хэлэн дээр за 17 оны 10 сард энэ төсөл бичигдээд 18 онд бол энэ 12 сард бол блокчейн дээр суурилагдсан байна. 19 оны 1 сард бол энэ application эднэс дээр бичигдсэн хийгдсэн байна. 19 оны 2 дугаар үлрэлт бол white paper гаргацсан байгаа. За энэ олон улсын бирж дээр гарна гэсэн энэ бол хоёр бирж дээр гарсан байгаа. BTC-X, Stacks гэдэг бирж дээр гарсан. 4 дугаар тэлэлт буюу одоо энэ сурчлагын ажлыг хийх юм байна. За ингээд 21 оны 4 дугаар сар гэхэд энэ хөрвүүлэлт хийн гэж байгаа. Энэ хөрвүүлэлтийн талаар одоо та бүгд тодорхойлж байгаа. За энэ токеныхын талаар авч үзье. Яаж хуваарлагдсан байна? Нийт 5,158,308 мянган одоо арт coin гарснаас 48.66% нь бол энэ урамшууллын оноод буюу нийтэд өгнө гэж ингэж мэдэгдэж байна. 19% нь бол хувьцаа эзэмшигчтэй өгөх юм байна. 19% нь Artbit компани үлдэнэ гэж хэлсэн. 485 менежментийн баг, 485 зөвлөхүүд нь өгнө. 3.07% нь бусдад ингээд бусад зорилтоор ашиглана гэсэн юм тайлбар тавьсан байна. За энэ менежментийн баг бол айгүй чухал байдаг. Ямар нэгэн крипто валют дээр. За энд бол дандаа монгол хүмүүс байгаа. Зөвлөхүүд нь доор гарна.
За гав үгийг бол та бүгд мэднэ. Зөвхөн дөржгөөг та бүгд мэдж байгаа. BSP компаниг үүсгэн байгуулагч Grab City гэдэг энэ програм хангамжийн бас компанитай. За энэ ICT Group-ийн лам сүрэнгээ залуу байна. Тинүн гэж залуу байна. Ган зөрөг гэдэг энэ гав үгийн дүүн. За энэ Золбоо гэдэг ан санхүүгийн нэгдэлд ажилладаг хүмүүс байна. За энэ Чадрабал гэж байна. Мегамаржоо гэж байна. За энэ нэг Орос юм уу Бурят хүн байна. За энэ зөвлөхүүд нь бол ингээд гадны хүмүүс байж та бүгд харж байгаа. Энэ ямар нэгэн криптовалютыг бичгэд бол энэ оролцож байгаа банк маш их чухал байдаг. За энд бол блокчейн технологиор ажилладаг энэ гадны хүн байна. Semli гээд Михаил Зельтович гэдэг энэ бас хөрөнгө оруулалтын сан юм уу юунд ажилладаг юм хүн байна. За энд бол Владимир Никитин гэдэг энэ IT-ийн бас хөгжүүлэлтийн хүмүүс байна. Энэ бол маш их баг болж чухал байдаг. За white paper-ийн энийг бол зайлшгүй ярихгүй бол болохгүй. За нийт 5 тэрбум зоос гарч байгаа гэж байгаа боловч энэ яаж хуваарлагдж байгааг бол мэдэх нь маш их чухал байдаг. Ямар нэгэн зоосны одоо хөрөнгө оруулалт хийхийнхаа өмнө та бүгд энэ юуг нь аюул сайн харах хэрэгтэй. White paper, road map гэдгийг үзэж явах хэрэгтэй. За ингээд ард санхүүгийн нэгдлийг бол бүгдээрээ мэднэ. Эндээс за ард санхүүгийн нэгдэл буюу ард хоолдонс бол энэ Монгол шуудан болон тэр уруу хөрөнгө оруулалттай энэ компанийн хөгжинс тустай бол уруу хувьцаа гаргаж ингээд хоорондоо тохиролцож нэгдсэн байгаа. Ингээд хувьцаат компани болсон. За яг энэ хэрэгтэй мэдээллүүдийн бид ингээд яриад бай. За сая бол энийг ярьсан. За энэ их бас сонир санагдж байгаа бидний улсын хувьд. За энийг та бүгд уншаар. Ardcoin. За энийг жоохон томруулъя. Жоохон томруулчаа. За энэ Ardcoin-ы зах зээл дээрх эрэлтээс хамааран эх 3 жилийн дотор 5 тэрбум ширхгийг нэмж гаргах боломжтой гэж байгаа. За тэгэхээр энэ 5 тэрбум дээр дахиад 5 тэрбум нэмэгдэнэ гэсэн. За 22 оноос ARDX-ийн тоог буюу энэ Ardcoin-ы тоог 2 дахин нэмэгдүүлэх Ardbit-ийн итгэмжлэгдсэн зөвлөлийн 100% шийдвэр дээр үндэслэн нийт Ardcoin эзэмшигчдийн 50-аас дээш хувийн саналаар батлагдана гэж байна. За тэгэхээр та бүгд харсан одоо энэ Ardcoin-ы эзэмшлийн 51% нь бол компани дээр байж байгаа. Яг энэ өөрсдийн мэдлийн компани дээр тийм ээ 48% нийтэд санал болгож байгаа шүү дээ. За тэгээд 48% дээр тэр зөвлөхүүд ч юм уу хөгжүүлэлтийн баг нэмэгдээд нэг 3% нь саналаа өгөх юм бол энэ дахиж 5 тэрбум гарах уу юу гэдэг асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Энэ нь бол 2022 онд. За тэгээд Ardbit нь 500-ны 5 тэрбум 158 сая Ardcoin-ыг нэмж гаргавал нийт нийлүүлэлт 10 тэрбум 317 сая болно гэж байна. Гагцхүү энэ шийдвэр нь Ardbit-ийн нийт хөрөнгө оруулалтын багц нь ард санхүүгийн нэгдлийн 10 ба түүнээс дээш хувиар нэмэгдсэн тохиолдолд хэрэгжих нөхцөлтөө гэж байна. За тэгэхээр энэ Ardbit бол хөрөнгө оруулалт хийх юм байна. Ард санхүүгийн нэгдэлт. Тэгээд энэ хөрөнгө оруулалт бол юугаар хийгдэх нь бол бид мэдэхгүй. Тэр ард санхүүгийн нэгдэлт эзэмшиж байгаа Ardbit-ийн одоо хөрөнгө нь 10%-аас дээш босон тохиолдолд бол саяны юм дахиж 5 тэрбум гарах уу юу гэсэн юм асуудал яригдах юм байна. Энийг бас та бүгд сайн анзаараарай. За энэ дээр бол ингээд бусад оролцож байгаа компаниудын мэдээлэл байна. За ингээд энэ дээр тогтож харъя. За энэ 20 онд нэгтгэл буюу IEO гэж байна. За энэ бол IEO гарахгүй болов уу гэж бодож байна. Ягаад гэвэл одоо энэ юугаа өөрийнхөө токеныг бол тарааж байгаа шүү дээ. IEO улам бирж дээр бол ямар нэгэн хуваарлт хийгдээгүй байгаа. Яг нь бирж дээр гарахын өмнө тухайн биржтэй хамтарч ажиллаад
энэ токеноо сурчлахыг бол Initial Exchange Offering буюу биржтийн анхдагч санал гэдгээр биднээс токенууд дээр ярьж байгаа. Гэтэл тэр гарсан одоо энэ BTC-X болон Stacks гэдэг бирж дээр бол урьдчилж бол ямар нэгэн тийм сурчлага хийгдээгүй учраас энийг бол биднээс IEO биш хийгдэхгүй гэж үзэж байгаа. Дараагийн 5 тэрбум дээр харин яах юм бол мэдэхгүй байна. Дараагийн 5 тэрбумаа гаргахад бол энийг хийж магадгүй. Энд бас нэг авч үзүүстэй зөв юм нь бол энэ альфа хитвч буюу энэ аппликейшн гаргасан байгаа. Энэ бол бас манай IT-ийн хүмүүс бол энэ Монгол компани бас маш их хөдөлмөр учир та нар энийг бас үнэлэх хэрэгтэй. Яг нь дотор нь бол янз бүрийн ойлгомжгүй ч юм уу бас хүнийг эргэлзүүлсэн асуудал байж магадгүй. Энэ үед бол мэдээж өргөс авч байгаа юм шиг нэг дор алга болохгүй цайжруулаад засаад явна. Хамгийн гол нь Монголын ч гадаадны одоо энэ хүмүүсийн крипто валютын эцсийн зорилго буюу хэрэглээ нь юу вэ гэдэг тал дээр бас бодох нь зүйтэй байгаа. За одоо ингээд бүгдээрээ евро ороо энэ coin market cap дээр RDX бол гарааг байгаа. Тэгвэл яг хуу ингээд шалгаад үзье тийм ээ. RDX гэхэлэр байхгүй. За ингээд байхгүй. За BTC-X гэдэг энэ бирж дээр гарсан байгаа. Stacks гэдэг энэ бирж дээр гарсан байгаа. За энэ хоёр бирж юу ямар шүү зиндааны бирж байдیں۔ Ингээд аваад үзье бүгдээрээ тий. BTC-X. За ингээд гараад ирлээ. Энэ мөн үү? Exchange мөн байна тий. За тэгэнгүүт энэ ямар нэгэн мэдээлэл байхгүй. За мэдээж энийг дарангуут бол ийшээ орно. За BTC-X дээр ингээд иймэрхүү байна. За одоо Stacks-ийг үзье. Одоо арт coin-ы гарсан биржүүдийг биднээс шалгаад байгаа шүү дээ. Stacks бол энд байж байгаа. За Stacks бирж. За энэ бол арай BTC-X-аас арай илүү харагдаж байна тийм ээ. Крипто валютын хослол ихтэй юм байна. Нэлээд олон хослолтой. BTC-X бол Австралийн бирж байгаа. Одоо биднээс сайт руу ороод жоохон тодорхой ярих болно. За энэ бол арай дээр жоохон амьд харагдаж байна. Энэ дээрээ. За одоо ингээд тухайн биржүүд рүү ороод харъя. BTC-X энэ Австралийн шинэ бирж байгаа. Саяхан ашиглалтанд орсон залуу бирж гэсэн үг. Тийм учраас тэр coin market cap дээр гарааг байгаа хаа. За exchange дотор нь ороод art coin-ыг харъя. Энэ байна. Art. За энэ дээр art санхүүгийн нэгдэл буюу энэ art coin-ыг сая 8 сарын 31 гаргасан боловч анх гарсан ханшнаас ингээд уналттай байна. Нэг өсөндөө ингээд тасралттай нийлүүлэлт нь ийм тогтмол бус иймэрхүү байдалтай байна. Яг одоогоор бол энэ 0.0015 доллартай тэнцүү байна. Энэ бол нэлээд бага үн байгаа. Нийт 5 тэрбум гарна. Ийм байна. За өөр энэ дээр ингээд харах зүйл бол энэ ямар ч бирж дээр ямар ч крипто валютын ликвиднес буюу хөрөх чадрыг аюул сайн харах хэрэгтэй. Одоогоор бол энэ арт coin-ыг бол яг өнөөдрийн байдлаар зөвхөн монголчууд мэдж байгаа. Энэ арт санхүүгийн нэгдэл хөрөнгө оруулагчдын үндэстэн нэгдэл маань энийгээ сурчлаад ирвэл бас өсөх магадлалтай. За ингээд өнөөдөр бол ингээд баг арилжаа хийгдээгүй байна уу? За нэг өдөр 4 цагийн зайтай харъя. За энэ бол баг байна. За нэг өдрийн. За энэ бол ер нь байдаг асуудал. Ямар ч крипто валют дээр нэлээд сайн сурчлагын зардал хийсэн валютууд бол гайгүй зарагддаг юм байдаг. За Stacks-ийг аваад үзье. Stacks нь бол энэ одоо Saint Vincent гэдэг энэ офшор бүсэд байгуулагдсан 17 оны 100 байгуулагдсан ийм бирж байлаа. За одоо art coin-оо бүгдээр хай.
За Artcoin энэ дээр байна уу? Энэ бол сүүлд нь гарсан байгаа. За энэ байж байна. За энэ дээр хэр байна харилжаа. За энэ дээр бол 9 сарын 18-нд гарсан байна. Энэ дээр бол одоо бичлэг хийгээд сурталчилж байсан. Манайх гарлаа гэх тийм ээ. За энэ дээр бол бас жоохон өдрийн арилжаа нэг өдрийн юугаар нь харж байна. Бас л жоохон хангалтгүй байна. За ханш нь болохоор энэ хэдтэй 00 009-тэй энэ уналттай байна гэсэн. Эхэндээ бол жоохон нийлүүл зарсан байна өсгөж. Одоогоор иймэрхүү үзүүлэлттэй байна. Нэг өсөндөө яг энэ биржүүд дээр энэ Artcoin-ыг мэддэг тоглогч байхгүй байна гэсэн үг. За Ethereum дээр энэ Ether scan дээр бол ямар ч Ethereum блок алгоритмаар бичигдсэн болог coin-уудыг бол болж болно. За ардыгаа бүгдээрээ ирээд Art X энэ Artcoin. За энэ талаар биднээс бол ингээд бичлэг хийцэн байгаа. Хэд хоногийн өмнө. За 5 тэрбум 158 сая 308 мянган Artcoin гаргасан гэдэг нь ухаалаг контрактээр бичигддэг. Энэ дээр бол Ethereum дээр бичигдсэн бүх одоо гүйлгээ бүртгэлүүд бол блокчейн дээр бичигддэг. За эзэмшигчдийн харъя. Энэ дээр бол ингээд 4 дансанд тэрбумтай 887 мянган буюу 17% нэг дансанд байж байна. Эндээс бол ингээд хуваарлт хийгээд хоорондоо зараад арилжиж байна гэсэн үг. За нөгөө нэг зоос бол энэ тоос. За энэ бол та бүгд сонссон нодлон. За нодлон биш юм чинь баг 7-8 сарын өмнө Кокужусан Шангрилаж очиж буудлын дээр тоос гэдэг койныг биднээс оруулж ирлээ. Энэ Монголын крипто валютын ассоциацийг үүсгэлээ. Тэгээд энэ Солонгос, Япон, Хятад эднээс оролцож байна гэж ярьж ирсэн боловч одоо бол яг Кокужусан буюу тэр корпорацид хамааралгүй болсон байна. За үүний өмнө бас нөгөө юу үзүүлээд тэгээ би та нарт энэ Artcoin-ийнхоо одоо Telegram чат гэдэг ингээд нэлээд одоо маш их хэрэгцээ хангаж байгаа юм чат байгаа. За энэ дээр ингээд харах юм бол манай Artcoin-ы одоо энэ чатанд орж байгаа хүмүүсийн доо 5000 бараг илүү гарсан юм хүмүүс юм. Энэ бол нэлээд идэвхтэй ингээд хоорондоо ярилцдаг юм чат байгаа. Энэ чатан дээр Telegram чатан дээр Artcoin-ы талаар мэдээлэл өгж байгаа бас урамшууллынхаа энэ маркетинг нэлээд сайн явуулж байгаа юм байдал сүүлийн үед харагдаж байгаа. За ингээд Toscoin-ийнхоо Kokujusаны талаар ярьжсэн. За энэ Toscoin дээр бол яг одоо бол энэ солонгос хүмүүс нэлээд идэвхтэй ажиллаж байна. Манай зах зээл рүү орж ирэх гэж байна. За тэгээд энэ Toscoin-ийнхоо талаар бас биднээс үзье. За энэ Toscoin гэдэг энэ юун дээр байна уу те? За энэ ингэж байж байгаа. Coin market дээр бол ингэж гарцсан байна. За энэ бол аргагүй нэлээд бараг 2 жил болцсон ийм coin учраас энэ хөгжүүлэх баг нь бол энийг гаргацсан байна те. За энэ ямар учиртай крипто валют вэ гэхээр нэг 2 сая 2 тэрбум 86,591 ширхэг тоосыг гаргасан юм байна. Coin-ыг. За одоогийн байдлаар 0.01 буюу энэ манай Artcoin-оос бол арай үнэтэй байна гэсэн үг. Сүүлийн 24 цагийн дотор бол энэ 90% өсөлттэй байгаа юм байна. За энэ хоёр бирж дээр байдаг нийт дүн $138,000 юм арилжаа хийж байгаа гэдэг ингээд гарсан байна. За энэ бол ингээд үзүүлэлт нь өчигдрийн байдлаар нийт $72,350 Toscoin зарагдсан байна. Энэ бол нэлээд хангалтгүй. Яагаад гэвэл ийм 2 жил болцсон coin мөртлөө ийм баг
өнгөнтэй арилжиж байна. За тэр хоёр юуг нь бүгдээрээ үзье. Ямар маркет дээр гарсан юм. За энэ Coinbase Bitforex гэдэг exchange буюу энэ бирж дээр байгаа юм байна. За энийг нь бүгдээрээ бас харах хэрэгтэй. За Coinbase-ыг эхлээд үзье. Сайт руу нөрнө гэсэн үг. Бүгдээрээ Coinbase-ийг. За энэ Coinbase бол нэлээд гайгүй давгүй бирж байдаг. Сингапурт бүртгэлтэй 17 оны 11 сард энэ зах зээл рүү орсон нэлээд хүчтэй юм бирж байгаа. За энэ нэг Coinbase гэдэг энэ бирж байна. За нөгөөх нь Bitforex гэдэг бирж байна. За тэрнлүү биднээс бас орно. За тэгэхээр өмнө энэ юуг хараад гэх хэмжээнүүдийг харъя. Bitforex дээр бол 133,345 долларын тост зарагдсан байна. Coinbase дээр бага байна. Энэ маш их сонин зүйл анзаарч байна. Ягаад гэвэл Coinbase, Bitforex хоёрын бол биднээсийн одоо мэддгээр Coinbase нэлээд сайн бирж байгаа. Эрт гарсан. Тэгсэн мөртлөө энэ тоос бол арай бага байгаад байгаа. Энэ ямар учиртайг нь сайн мэдгүй байна. За Bitforex үеийн энэ бирж болохоор Seychelles бүртгэлтэй Singapore төв офстой юм Bitforex гэдэг бирж 18 оны 6 сард бол зах зээл рүү орсон. За Coinbase дээр бүгдээрээ юуг үзье? Тоосыг. За Америк доллар тоос хоёрын харьцаатай юуг үзье? За энэ байна. За мэдээж аргагүй. Энэ дээр бол ингээд бас нэг өдрийнх тийм ээ, нэг цагийнхыг харъя. Нэг цагийн дотор яаж явж байгааг гэж байна. Бас жоохон тасралттай. Ингээд өдрөөр нь харах юм бол энэ арай гайгүй. Өдөр гэхэд энэ 267 мянган coin тоос арилжаалагдчихсан байна. Coinbase бирж дээр. За Bitforex дээр харъя. За биднээс бол энэ одоо тоосыг яриад байгаа. Энэ нөгөө солонгосын coin-ыг яриад байгаа. За энэ байна. Bitcoin. За энэ 124 сатошитой одоо бол яг тэнцэг байна. Хэмжээ бол бас бага байна, тасралттай. Тэгэхээр энэ Toscoin бол 2 жил болцсон гэхэд бол энэ бас жоохон хангалтгүй юм болов. Яг энэ олон нийтэд танигдсан талаараа. Тэгвэл мэдээж яг энэ хоёр бирж дээр арилжааны хэмжээний хувьд бол мэдээж одоохонд бол манай Altcoin-оос илүү байна. За Ethereum дээр бүгдээрээ энэ юуг нь тоосыг бас харъя. Мэдээж тоос дээр за энэ тоосыг харахаас өмнө бүгдээрээ бас энэ тоос coin-ийн талаар тайлбарлсан зүг болов алгасч явах гэж байна. Энэ бол нэг тодорхой хэмжээний төлбөрийн хэрэгсэл үйлчилгээ болгох зорилттой юм coin үлээ. За энэ дээр харъя биткойн 21 сая байдаг гэдгийг та мэддэг. Та нар мэдж байгаа. Энэ алгоритмын зөвшөлтсөл буюу энэ за одоо бүгдээрээ энэ тоос coin-ий ямар хүмүүс ажиллаж байгааг нь багийг харъя. За энэ дээр болохоор маш их юм IT-ийн хүмүүс байсан. За энэ LinkedIn руу нөрөө та бүгд хараарай. Энэ блокчейн хөгжүүлэгч байгаа системийг хөгжүүлэх. Дандаа энэ тоос coin-ийг хөгжүүлэгчд байна. Дандаа IT-ийн хүмүүс үлээ голчлон. Энэ бас гадна дотны одоо Японы
дээд сургууль биднес төгссөн хүмүүс байсан. Ингээд софтвер инженер юунууд байгаа ингээд багийн гишүүд маш их чухал. За зөвлөхүүд нэг хүмүүс байна. Энд бол нэг хоёр монгол залуу байсан. Жаргал цэвэн хам сүрэн гэж байна. Нөгөөх нь нар мандах нэргүү гэж. За энэ Монголыг хариуцсан салбарыг хариуцж байгаа залуучууд байх шиг байгаа. Энэ хоёр хүн байна. Жаргал цэвэн хам сүрэн нар мандах нэргүү гэдэг хүмүүс байна. Нэг блокчейн дээр бичиж байгаа энэ зөвшөлдслийг бол proof of work буюу яг хийснээрээ бол энэ байр суурийг эзэлдэг гэж ойлгож болно биткойн дээр. Алгоритм нь бол SHA-256 дээр бичигдсэн байна. 10 минут тутамд нэг биткойн олборлогддог буюу бодогдож олдог гэсэн үг. За 2009 онд анх гарсан. Ethereum бол бас энэ одоо алгоритм нь бол proof of work буюу яг хийснээрээ бол энэ байр суурийг эзэлдэг. Ether hash дээр буюу Ethereum блокчейн дээр бичигдсэн гэж гарч ирж байна. 15 секундэд бол энэ бодолж явагддаг. За энэ тоос нийт 6.6 тэрбум гэж байгаа. Proof of work скрипт дээр бичигдсэн гэдэг. Энэ жоохон алдаатай юм шиг санагдсан. 17 онд гарсан. Ягаад алдаатай юм шиг санагдаад байна гэхээр одоо энэ white paper дээр нь та бүгд хараарай. White paper дээр нь яг Blue Sky дээр хийхэд энийг бол монголоор орчуулад ингээд хүмүүсийн гарт өгжсэн. Энд бол би очиж бас сонирхчихсан ямар шиг юм болох гээд ингээд энэ дээр болохоор 2.1 гэж байгаа. Түрүүн 2.1 тэрбум те 6 тэрбум гэсэн ш тэндээ яг сайтн дээрээ. За энэ дээр бол Ethereum блокчейн дээр бичигдсэн гэж байж гэн бусдууд нь бол ингээд ижлэх юм байгаа. За ингээд бүгдээрээ Ethereum руу ороод энэ тоосыг түрүү харахчихсан одоо байна уугүй үзье. Скрипт дээр бичигдсэн гэсэн мөртлөө энэ дээр Ethereum блокчейн дээр бичигдсэн гэсэн учраас байх магадaltaй Toscoin Tosk энэ за ингээд гараад ирлээ. Байна уу? За байна. 2 тэрбум 88,000 2 тэрбум 88 сая шүү. 368,121. 2 тэрбум 88 сая 368,121 ширхэг. За ингээд одоогор бол 2081 хаягдаар байна. За энэ эзэмшигчдийг харъя. За үүний бараг 74% нь буюу тэрбум 557 сая 229 ширхэг нь бол энэ нэг төрөвчөнд байна. 5% нь буюу энэ Coinbase-ийн дансанд байгаа юм байна. 5% гэдэг нь 110 сая 684 мянган Coinbase-ийн дансанд байж байна. За тэгэхээр ямар ч байсан энэ Ethereum дээр бичигдсэн байна тоос. Toscoin-ийн хувьд бол энэ маргааш буюу 9 сарын 27-нд holiday дээр ийм 2 цагаас өөрсдийнхөө презентац буюу танилцуулгыг хийх гэдэг ингээд ярьсан байгаа. Ингээд бас энэ шагнал урамшуултай мэдээлэлүүд цацагдаад байгаа. Тийм учраас бид бол энэ одоо holiday дээр та бүгд очиж сонирхож болно. Миний хувьд бол бас очиж сонирхон энийг харна, харьцуулна тийм ээ. Ямар шиг яваад байгаа. Ямар хүмүүс байна? Манай Artcoin-оос ямар шиг 27 оны 14 цагт holiday-ний зочид бодлын хурлын кампанид болох юм байлээ. За тэгээд энэхүү мэдээллийг бол биднээс ямар нэгэн аль нэг талын магтаж муулах гэж ярьсангүй гол нь энэ мэдээллийг авч байгаа хүмүүс өөрсдөө дүн шинжилгээ хийгээд өмнөөс алинд нь хөрөнгө оруулалт хийх үү, аль зоосыг авах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Алийг ч авахгүй байсан болно. Таалагдвал хоёуланг гэж авч болно. Хамгийн гол нь та энд өөрөө ойлголт мэдлэгтэй
миний одоо хөрөнгө оруулах газар мөн үү юу гэдгийг шийдэх хэрэгтэй. За тэгээд яг энэ хоёр койны одоо та нар харьцааг ингээд хараарай. Ямар шүү ялгаатай хоорондоо ижлэгэн тал нь юу вэ гэдэг ингээд та нар бүгдээрээ хараад үзье. За энэ TOS койны бас юу байгаа? Messenger chat дээр энийг бас би та бүгдэд одоо харуулъя. Ингээд харах юм бол энэ дээр за тэр ингээд том олон улсыг хамарсан бүртлээ 825 гишүүнтэй. Тэгэхэд манай ардын coin бол одоо бараг 5,000 гишүүн гарсан явж шүү дээ. Яг хөө Telegram чатыг бол манай монголчууд илүү сайн ашиглаж байгаа гэж яг хөө дүгнж болно. Реферал хаягаар нь урамшуул өгдөг барьдаг юм хийцэн явж байна. За иймэрхүү одоо ялгаатай бол ижил тал давуу юмнуудын та бүгд хараад яг илүү одоо яахын оролцох шаардлага бий үгүй юу гэдгээ та бүгд ингээд сайн тооцоолоорой. За одоогоор бол энэ ардын coin нэг төгрөгтөд тэнцүү болж унсан байгаа. За бид бол FB24 клуб дээр нэмэлт мэдээлэл дамжуулахад бол энэ бусад биткойн болон альткойнуудын техник фундаментал анализыг тайлбарлах олон нийтэд бол энэ coin криптовалютын зах зээлийн талаар ойлголт өгөхийг оролдож байгаа. За үүний нэг нь бол биднээс нь арилжааны мэдээллийг ингээд хаяа явуулж байгаа. За яг арилжаа хийж чадахгүй хүмүүст бол биднээс бас энэ Smart Trade Coin гэдэг энэ ухаалаг софтыг бас санал болгож байгаа. Та бүгд сонирхвол бидэнтэй холбогдоод энэ мэдээллийг аваад суралцах, өөрийнхөө хөрөнгийг криптовалютээр өсгөж арвижуулах юм боломжтой шүү. За анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа.